Дулаан хязгаарлалт бол ингээд үргэлжилсээр байна. Дулааны тез 4 дээр бол одоо ингээд засвар явж байна. Тэгэхээр энэ дээр та ер нь хувь гишүүнийхээ хувьд байр суурь илэрхийлээч. Яг хөө зөвөр ер нь яг үндэ хэлэхэд одоо яг энэ салбар дээрх бэлэн байдлын одоо зарлах ёстой л гэж үзэж байгаа. Нөхцөл байдлуудаа зохион байгуулалтаас нь хөрөнгө оруулалт талаас нь хууль эрх зүйн талаас нь эргээд ажил хаана очиод гацаад байгаа бүх юм л бодиттой ирмээр байна. Тэгээд ерөнхийдөө иргэд хэрэглэгчдэд зөв мэдээлэл өгөхийн асуудлаас л эхлэхээс өөр аргагүй болчиход байгаа. Тэгэхээр бид чи өнөөдөр яг энэ салбар дээр хөрөнгө оруулалтын асуудал ч үнэн терапийн зохицуултаас болоод орж ирэхгүй шүү дээ. Тэгэхээр энийг одоо бас яг тодорхой болгох ямар одоо нэг дор асуудлыг одоо өмцөм шийдэх биш үе шаттайгаар ямар хуу байдалтай шийдэх юм бэ гэдэг зүйлүүдийг бас одоо илүү ойлгомжтой болох юм бол хөрөнгө оруулагч нар ороод хийгээд явнаа. Түүнээс биш одоо ингээд улс төр гэдэг юм уу иргэдийнхээ ерөнхий уур амьсгалтанд тааруулаад яваад ах юм бол одоо боломжгүй болсон. Одоо гал унтрахч боломж байхгүй. Нэг өдөр энэ нийслэл Улаанбаатар хот тэр чигтээ зогсгох хөлдөх энэ аюул одоо тун ойрхон баг штэ. Энийг 2-3 жилийн өмнөөс л ярьж ирсэн. Тэгээ ийм зүйлүүдийг байгаа шүү гэдэг зүйл байгаа. Тэгээ ерөн яг зүгээр тодорхой хэмжээнд одоо хувийн хөрөнгө оруулалтыг дэмжиж энэ салбарт бас бодлогыг одоо бас илүү их тодорхой ойлгомжтой болгохгүй бол аргалж зүгээр улс төрийн популизм PR хийж одоо явахраг болсон. Тэгэл үеийн сайд нар одоо удахгүй барыг эрчим хүчийн экспортлдог орн болон ч шиг одоо ингээд илүү дутуу юм ярьж яхаар одоо дотоодынхаа энэ асуудал дээр илүү их анхаарал асуудлаа шийдмээр байна. Би бол энийг л одоо хэлмээр байна. Тэгээд мэдээж одоо иргэд одоо бас өөрсдийнхөө эрчим хүчний их усрыг шийдэх буюу тархмал их усрын асуудлыг яг хэрхэн шийдэх юм. За ерөн зүгээр эрчим хүчний асуудал дээр одоо бас 3 төвшөнд ярьж болно гэж үзэж байгаа. Нэгдүгürt миний хувьд бол яг нүүрсний цэглэгээ станцуудын асуудлуудыг одоо хаана барьж болох энэ яг шийдлүүдийг гаргаад хурдтай баримаар байна. 5 дахь цэглэгээ станц, 5 дахь цэглэгээ станц, ховдод хүртэл одоо бас хөшөөтийн ургаагдах станц барьж болно. Гэх жишээний тий. Дээрээс нь сэргээгдэх эрчим хүчний асуудлуудыг үүсэж байгаа энэ маргаантай асуудлууд хурдан шийдэх ёстой. Энэ сэргээгдэх эрчим хүчээр нэг 9 гэрээ байгуулагдсан байдаг. За дээрээс нь 30 орчим гэрээний маргаантай асуудал байгуулагдах гэдэг. Яг энэ одоо явж байгаа хүн терапиар явах болцоогүй. Энэ бол Монгол улсад эрчим хүчний секторуудыг татаж унгаана. Энэ сэргээгдэх эрчим хүчний энэ маргаантай буюу 10 хэдэн центнер нийлүүлж байгаа энэ үе дээр. Дээрээс нь чинь батарей уруугаар байхгүй. Яг нөгөө оргил ачаалын үед эрчим хүчний салбарт нэмэр болдгоо зүгээр өдрийн цагаар нар салхитай үед нийлүүлээл мөнгө авчдаг. Тэгээ яг хэрэглээний үед болохоор тэднүүрийн үүрэг оролцоо байхгүй болчиход байгаа байхгүй. Энэ асуудлуудыг одоо технологийн бөгөөд хууль эрх зүйн үн терапийн хувьд шийдэх ёстой. За урагдоорт яг бид төрөн зүгээр алсаа бодоод энэ цэвэр эрчим хүчний хөсөр буюу газрын гүний дулаан энтер дээр сайгуул судалгааны ажил бол мэрэгчлүүдэд бэлтгэх ажлаа шуурхай хийх ёстой. Ерөн газрын гүний одоо 1500-аас доошо буюу 2100 м-ээс эхлээд газрын гүний дулаан буюу тэр цөм энэ одоо байгаа. Тэгээ энийг бас зөв ашиглаж чадсан орнууд бол дулааны одоо асуудал ч гэсэн үнэгүй байгаа шүү дээ. Жишээ нь одоо Айсланд буюу Исланд байна. Швед одоо Нордик орнууд бол үндсэндээ газрын гүний дулааныг маш өргөнөөр ашиглаж энэ сүүлийн үед одоо энэ хятад солонгосч гэсэн энийг одоо нэлээ бас өргөнөөр судалж шийдвэрх гээд явж явах шиг байна. Тэгэхээр бид энийг одоо ингээд бодиттой энэ алхмууд буюу биднэрт байгаа энэ нөөц болцоонуудаа одоо яг зөв үе тооцоод жоохон хурдтай алхмууд юмэр байна л гэж үзэж байна.